За, шинжлэх ухаан танин мэдхийн Одон Мөндөр сувгийн Их Монгол улсын түүх нэвтрүүлэг мань эхлэхэд бэлэн боллоо. За, энэ хүн нэвтрүүлгийг Америк сургуулийн түүхийн багш Марат хаан бид бүхэнд бэлтгэн өргөдөг. Өдрийн мэнд. За, өдрийн мэнд. За, нэвтрүүлгийн мань харин ивент төгсчээр бол Loyalty хөтөлбөрөөр зарласан байгаа. Уншуул, цуглуул, зарцуул гэсэн үрээтэй CU-гийн хамт олон маань оролцож байгаа. За, мөн дээрээс нь гэр бүлтэй үлдээх үн цэнтэй хөрөнгө оруулалт Mandala Garden оролцож байна. Ивент чигээр ажиллаж байна. За, ивент тэгш хамт олондоо маш их баярлалаа. За, өнөөдрийн нэвтрүүлэг Эртний үст татарыг цогсон нь сэдв байгаа. За, энэ шалтгаан нь ямар учиртай юм бэ гэхээр Тэмүүжин Чингис хаан бол татарын хувьд бол нэлээд олон удаа байлдаан дайн тулаан хийсэн. Энэ болвол эхнийхэн гэдэг санаагд гарч иж байгаа тийм. Шалтгаан нь юу гэхээр саяны талан болжуудын дайн тулаанд бол дайны дараа Тэмүүжин яг хаана байсан бэ гэдэг байрлалын хувьд айгүй чухал асуудал болоод байгаа юм. За, тэгэхээр энэ газар орны хувьд. Тий, газар орны хувьд. Тэгэхээр Тэмүүжин хорхоног жубуурт одоо үйлдсэн тодорхой байхгүй. Энэ нь яг юугаар батлагдаад байгаа юм бэ гэхээр Тэмүүжингийн хийсэн ан ав, дээрээс нь тэр зүрхэн нартаа тэр харилцаа холбоо тий ингээ барих гад байгаа гэдэг энэ үйл явдлуудаас нь хорхоног жубуурт байсан байна гэдэг зүйлийг хэлээд байгаа юм. За, тэгээ дайны дараа бол мэдээж гол хүчээ бол авч үзэж чадсан тий. Жиргэн хавцарлалт шургасан гэд. За, тэгээ гол хүчээ авч үлдсэн Тэмүүжинд бол хийх зүйл зөндөө байсан. Мэдээж хэрэг саяны дайны дараагаар бол Чамуухын тэр далан балжууд те тэр Чонос овгийн далан ирэг гэл 70 тогоонд ингээд буслахаад гэл ингээд айгүй сонин үйл явдлууд яриад байгаа те. Нэгүн тайшиг яаж бодлоо мэтлээ гэж. Нэгүн тайшиг нэгүдэ цагаан гуагийн толгойг чавчиж морины сүлнээс ширж оцсон гэдэг. За, эдгээр үйл явдлуудын дараа болвол Тэмүүжин бол маш олон овг аймагуд дагаж ирсэн. За, энэ тэгэхээр энэ яг 13 дугаар зууны үеийн тулгуур 3 сурулж бичигт болвол энэ 4 овг. Тэр 4 овгоос гадна энэ Минлэг эцэг тий ширээт үгэн, байрны ширээт үгэн хоёр айлын хамт гээд энэ мэтлэнгээр ингээ маш олон хүмүүс дагаж ирсэн гэдэг юм судалгаанууд байгаад байгаа байхгүй юу. За, тэгээ энэ мэтлэнгээр ингээ цаг хугацаанд ингээ зөвхөн Тэмүүжин болвол тий тайчууд бус энэ хэрээд ингээд эдгээр овг аймагуудаас өөрийн талдаа хүмүүсийг татж аваадсан байгаа байхгүй. Ганцхан удаж амуухан талаас ч биш, тайчуудын талаас, хэрээдийн талаас ч гэсэн тий. Тэгээ энэ бүх үйл явдлыг Монголын нуус товчооны түүхэн бичлэг ёсоор болвол Чингис хаан Сачаа бэхийн нартаа муудалцаад найрамцсан. Нөгөө нэг хуурчин бэхээ тий одоо ингээд хоёр хатныг нь буцааж өгсөн байгаа штэ. За, ингээд буцааж өгөж найрамдсан энэ үйл явдал нь бол мэдээж тэр Сачаа бэхий тэргүүтээ тэр томоохон зүрхэн овг эдгээр чинь өөртөө хүчтэй. За, энэ овгийн одоо энэ хүчийг бас өөртөө хоримтлуулах, өөртөө байлгах ийм зүйл бол бас байгаад байгаа маа. За, ингээд энэ явна явсаар байгаад нөгөө нэг түүхэн сурулж бичих байж штэ тий. Судрын чуулган эсвэл одоо Монголын нуус товчоо гэх мэтлэнгээр бол Чингис хаан бол улс гоолын байлдаанаас яагаад энэ нэг зүрхэн нартаа нэг муудалцсан шалтгаан гарч ирээд байгаа тий. Гэтэл зүрхний муудалцсан нэг шалтгааныг нь яг энэ одоо жоо ярианы дараа гарч ирэх юм л да. Гэхдээ тэнд зүрхэн нартаа муудалцж байгаа гол шалтгаанууд нь болохоор нэг нь болохоор одоо 10 хүүний алаа 50 хүүний хувцсыг нь тонож дээрэмдээд гэж гарч ирнэ. Нөгөөх нь болохоор ингэж гарч ирээд байгаа юм. Нөгөө Богдбаатар биеэр дайлсан тэмдэглэл те. Тэгээд ахаад нэг өөр сурвалжууд бол Чингис хаан тэр уулз гол буюу татаруудтай хийсэн дайн тэр дайны дараа болвол олзоо одоо ингээд яаж хуваахаас шалтгаалаад зүрхний Сачаа бэхий тайчуу нартаа муудалцсан гэдэг ийм зүйл гарч ирдэг. Тэгэхээр одоо Монголын нуус товчоог бол яг тэр чигээр нь ингээд яг энэ бүх үйл явдал нь те үнэн байсан гэдгийг үзэхэд бас эргэлзээтэй байгаад байдаг. За, одоо яг нөхцөл байдал юу болж хувираа гэж хэлж байгаа. Өнөөдөр одоо нөгөө татаруудад дайрсан, довтлсон гэдэг үйл явдал болоод байна тий. За, ингээд нөгөө Тэмүүжин чинь нөгөө хорног жубуур чинь бидгүүдээ эднүсээ чинь одоо ингээд нэг зодоо нүдэн болж байгаа зүрхэн аймагтай. За, тэгээ зодоо нүдэн болж итэл чинь яг тэгж байтал гэж байгаа юм. Татарын мэгүүжин сүлтийг одоо өөрийнхөө үгэндээ эс орлоо гэд Алтан хаан Вангийн чансан гэдэгт цэрэг үгж явуулаад маш хэмжээний цэрэг үгж явуулангуудаа өтөр дөргөн одоо байлдж эзэлгсэн ийм даалгавар өгсөн. За, Вангийн чансан дээр татаруудтай байлдаад мэгүүжин сүлтийг ингээд нөгөө нэг уулз гэдэг газар адуу малынх нь хамт нэг өөд нь тууж явж байгаа тий түрж явж байгаа. Ингээд тэр түрж явж явах замдаа бол ганцаараа бол амжихгүй байна гэд Чингис хаанд мэдээ өгсөн. Тэгээ Чингис хаанд мэдээ өгөөд энэ мэдээг аваад гэж байгаа байхгүй. Ван хаантай хамт ингээд нэг довтлсон үйл явдал болох гэдэг шүү дээ тий. Гэтэл яг энд ингээд хэдүүлээ одоо ингээд түр зогсожээ. За, зогсоод юу болох вэ гэхэлэр энэ үнэхээр зүгээр шууд ингээд татаарууд Алтан улсын Вангийн чансан гэдэг хүнтэй те хоорондоо байлдаад байгаа ийм үйл явдал болоод байгаа юм уу? Шууд ингээд түүхэн үйл явдал ингээ гараад ирж байгаа юм уу? Ямар учраас энэ хоёр чинь түнш хоёр улс байсан шүү дээ. Татар, Алтан улс хоёр тийм биз дээ. Нийлж ягаад баг хамаг Монголын одоо тэр Амгаа хааныг, охин барахыг те гэх мэтлэнгээр одоо ингээ хаад язгууртнуудыг нь
алтан модон ээлжинд ингээд цовдлж исэн энэ үйл явдлуудыг бодоод үзэх юм бол энэ хоёр бас яагаад муудч байгаа гэдэг зүйл гарч иж байгаа. Тэ? За холбоотон шахуу байсан эдгээр улсууд. За дээрээс нь ер нь ямар нэгэн улсын одоо нэг их Монгол улс байгуулагдах гад байна. Тэгтэл энэ түүхэн үйл явдал нь ямар нэг улс өмнөх дугаарууд дээр хэлжсэн шиг бусад хөрш улс орнуудын тэр нэг үйл явдал түүхэн үйл явдлууд нэлээд чухал оролцоотой байдгаа гэдэг. За яг л энэ үйл явдал болж байгаа юм л да. За энэ юу гэсэн үг вэ гэхээр алтан улсын энэ хязгаарын жүй гэж газар нутг байгаа байхгүй ингээд хязгаар умардын хязгаарыг захирдаг. За энэ цэргийн гол хүч болсоор ирсэн Терат буюу татарууд эдгээр бол 1185 оны 8-аас 9 сараас эхлээд ер нь зөрчин буюу алтан улсуудтай ингэж тэмцэлдэж эхэлсэн байгаа байхгүй бослог дэгдэж эхэлсэн. За ингээ бослог тэмцэл хийж эхэлсэн. Гэхдээ энэ бол ганцхан татарууд бас биш юм шиг байна. Тэгэхээр Монголын зүүн талд хэн байгаа вэ гэхээр Хатган, Сальжууд, тэ Хонград, эдгээр овг аймаг тэ одоо ингээд тусдаа бие даасан юм улс төрийн хүчингүүд байгаа. За эдгээрүүд нь бол яасан бэ гэхээр одоо татар алтан ус хоёр уг нь бол хамтраад саяны тэр Хонградууд, Хатган, Сальжууд те эдгэртээ одоо ингэж байлцсан байгаа байхгүй. За эндээс нөгөө дайнаас нэг олзулсан олз байгаа. Эдгэр олзыг нь яасан бэ гэхээр татарууд дур мэдэж авсан байгаа. Бүх олзуудын алтан усад юу ч өгөөгүй гэсэн үг шүү дээ. За дээрэс нь алтан усын цэргийн жанжин энэ Иламин гэдэг хүн энэ хүний одоо нөгөө нэг гэж олзолж авсан тэр олзуудыг нь буцаж явах замд нь татарууд бас мал сүргэг буюу замаас нь дээрэмдэд авчиж байгаа. Дайны олзыг нь буцаад холбоот нь дээрэмдэд авчлаа шүү дээ. Энэ үйл явдал нь бол ер нь бол алтан улс татар хоёрын хооронд нэлээд том юм болчихж байгаа байхгүй. За тэгээ энэ үйл явдалтай холбоотойгоор алтан улсаас илч зараад алтан усаас тэ илч зарангуудаа саяны дээр Терат буюу удирдагч дээр Сэчүүг гэдэг байгаа байхгүй. За энэ хүнд нь одоо юм торгуул оногдуулах, ял шийтгэл оногдуулах гэдэг ч юм уу те ийм зүйл одоо ингэ болсон байгаа. За ийм зүйл болсон учраас тэднийг одоо нөгөө нэг шийтгсэн гэсэн үг байхгүй. Шийтгэлээ. За ингэ шийтгүүлсэн татарууд юу хийсэн бэ гэхлээр уран одож гэж байгаа байхгүй. Уран одож уулгалан дээрэмдэх болсон гэж сурвалж бичсэн байгаа юм. За энэ үйл явдал одоо ингээ илчээр ирсэн саяны одоо ингээ үйл явдал нэг шийтгэлээр ирсэн илч байгаа шүү дээ. За энэ илчийг болохоор яг алтан усаас томилогдсон илчийг зайгуу гэж байгаа байхгүй. За энэ зайгуу гэдэг хүн бол энэ үйл явдлаа бүтэн хийж чадаагүй байна. Араас нь татарууд бослог гаргачлаа. Тэгэхээр алтан улсын зүгээс бол саяны илчид бол илчийг бол албан тушаалаас нь огцруулад оронд нь энэ юу басан байгаа байхгүй. Вангийн Сян гэдэг. Вангийн Сян. Монголын нуус товчоонд нөгөө Вангийн Чансан гэдэг те Чансан гэж гарч ирээд байдаг. За энэ хүнийг томилсон байгаа. За тэгээ Вангийн Чансанд эхлээд бол шууд татар биш. Ер нь нэг татарыг эзлэхийн тулд ямархуу үйл явдал хийх вэ гэд Тэвэнгуутаа Хонград аймаг руу довтлохын дээр гэж утсан байгаа байхгүй. Тэгэхээр Монголын нуус товчоонд бол зөв зүгээр ажил татарын мэгүүжин сүлд одоо хааны үгэнд нь ороод Вангийн Чансан араас нь хөөгөөд те гэдэг үйл явдал гарч байгаа бол үгүй харин Вангийн Чансан тэр тэргүүтээ одоо ингээд алтан улсын цэргүүд бол эхлээд Хонград аймаг руу довтлсон. За хариуд мэдээж Хонград зөв зүгээр довтлуучаа зүгээр үлдэхгүй шүү дээ. Алтан улсын одоо яг тэр хойд нутгаар нь байгаа улсын адан сүргийг нь довтолж байцаагч одоо энэ Илату гэдэг хүнийг нь цаадалсан байгаа байхгүй. За ингээ алтан улсын цэргийн жанжид хэрэг талаар ярьсан байгаа. За яг яах юм бэ? Энэ дайны төлөвлөгөөг яаж хийх юм гээд. За ингээ дайны төлөвлөгөөг хийхийн тулд мэдээж хонгоруудыг буулгаж авах нь хамгийн зөв шаардлагатай. Учир нь юу вэ гэхээр яг энд бол алтан улсын бодлого тэр цэргийнхэн бодлого бол дайны хүчээр одоо ингээд дайнаа санхүүжүүлэх ийм үйл ажиллагаа хийх гэдэг байгаа байхгүй. За тэгээ цөөн тооны цэрэгтэй хонгорууд дахиад очив. Дахиж очихдоо хамгийн гол нь тэгээ одоо ингээд дайн байлдаанаар биш ямар ч зэн эхлээд бууж өгөх гэдгийг сануулаа. Хэрвээ хонгоруудыг бууж өгөхийг нь амжилттай хийж чадах юм бол тэднээс маш их хэмжээний цэрэг татж авч чадна. За ингээ 200 300 хүний цэргийн бүрэлдэхүүнтэй нэг цэргийн жанж нь хонгоруудад очсон. Хонгоруудад ч гэсэн за энэ удаадаа бол тий хэрвээ ямар нэгэн байдлаар алтан улсыг эсэргүүцэх юм бол нэлээд том хүч орж ирнэ гэдгийг мэдсэн учраас бууж өгсөн байгаа. За ингээ хонгоруудаас 14 мянган цэрэг гаргаж авсан гэж байгаа байхгүй алтан улс. Тий. За тэгээд эдгээр одоо ингээ үйл явдлууд нь цаашаагаа бол за одоо бол алтан улстай хийх дайн тий алтан улстай дайн хийхин алтан улс гэнэ алтан улс татартаа нэг дайн хийх гээд байгаа штэ. Тэхийн тулд одоо бас л хатхан сальжууд нарыг одоо биедэд татаж авах. Ер нь ойр хавцаа байгаад холбоотон болчихоо. Эсвэл тэр ингээд нэгдчихээр тий бусад нүүлчдгийг бас өөрийн талдаа авч авсныхаа эцэст татарыг байлж эзлэх гэдэг шүү дээ. Тэгэхээр энэ мөр өөрсдийнхөө хүчээр баг яахгүй юм шүү дээ. Өөрсдийн хүч оруулахгүйгээр харин тий эргэн тойронд асуудалтай байдаг улсуудыг нөгөө төргөө чиглүүлээд байна шүү дээ. За тэгээд энэ нь бол яг алтан улсын цэргүүд бол 30 хоногийн хүнс бэлдсэн гэж байгаа байхгүй. 30 хоногийн хүнс бэлдлэнгуудаа
ер нь ингээд нэг хатган салжууд хоёр те энэ Овг аймгийг эзлэхэд баруун зүүн гэж хоёр гар хуваагдж байгаа байхгүй. Гэсэн хэдий боловч нэг талын жигүүрийн цэргүүд нь дайнд явж явах замдаа тэр нэг хатган салжууд ийм овгуудыг барьж явах гэдэг шүү дээ. Тэгсэн чинь замдаа төөрөөд өөр овгт яваад очичдаг. Энээс болоод нэг цаг хугацаа алдсан гэдэг зүйлүүд байгаа байхгүй. За тэгээд нөгөө нэг энэ салжууд нарыг гинт довтлоод 1200 хүнийг ингээ те алаад олон тооны одоо ингээ цэрэг мал одоо өөрийнхөө эд хөрөнгө олзолж авсан гэл иймэрхүү зүйлүүд байгаа байхгүй. За тэгээ хатган болон бусад аймагуд бол мэдээж дараагийнхэн дайныхын үйл явдал нь бас чанга ирэх учраас алтан улс бүхэл бүтэн том улстай эзэнт гүрэн ийм улсын цэргүүд ирнэ гэдгийг нь бодсон хонгиродууд бас эдэртэй ч холбоотой байгаа байхгүй. За ийм учраас бууж өгсөн байгаа. За ингээ бууж өгөөд хатган болон бусад аймагуд бүгд одоо ингээ алтан улсын талд очиж байгаа сте. Тийм байна. Угаасаа ч одоо нөгөө алтан улстай хил залгаа оршиж байгаа. Татарын бөөр залгаа оршиж байгаа улсууд юм биш үү нөгөө хэдэн те. Овг аймагуд юм биш үү. Тэгэхээр тэднэрээр яах аргагүй нөгөө газар зүүн байрлал нь бас их хүчтэй юм аа юм те. Яг үнэ. За одоо яг энэ үед юу болж байсан бэ гэхээр нөгөө Богдбаатар биер дайлсан тэмдэглэл гэдэг мэдээг ингээ анхааралтай ажиглах юм бол Тойрол хаан бол гинт нэг юм эвэргүй мухар одоо ингээд нэгэн болж хуурсан шүү дээ тий 8 жил довтлоод ингээд бүр ингээд байхгүй болсон. За яг энэ үед нь бол Чингис хаан бол өөртөө байгаа бүхнээ хамгаалахын төлөө арга бодлогоо боловсруулж эхэлсэн бөгөөд улс төрийн томоохон нүүдүүд хийх болохгүйсэн. Жишээ нь энд бол нөгөө өмнөх дугаар дээр ярьсан шиг Жаха хаан бүгд тэр алтан улсын хил хязгаараас нь татаж авчрах өөрийнхөө хүчний болцоог нэмэх тий угаасаа нэмж авсныхаа дараа нөгөө мэрэгдүүд ирж довтлоход нь няцааж чадсан байгаа шүү дээ. А дээрэс нь тайчууд, жадраа, мэрэгд гэх мэт өөртөө нь ингээд энэ тэнцүү хүчтэй байгаа эдгэр хуршүүдээс ирж болцсогүй энэ аюул занал хийлэл эдгээр бүх зүйлүүд байгаа. Эдрийг ганцхан Тэмүүжин өөрөө ганцаараа дааж чадахгүй байгаа байхгүй. Тийм ч учраас саяны тэр нөө жирхэнчүүдтэй холбоо тогтоох, илж илгээх те хатангийн буцааж өгөх, найрамдалт харилцаа тогтоох, хэрээдийн одоо зарим нэгийг нөөрэөртөө татаж авах гэх мэтлэн ийм үйл явдал яваад байсан гэсэн хэдий боловч яг одоо болвол Чингис хааны нэр хүнд бас л байхгүй байгаа байхгүй. Жишээ нь юу вэ гэхээр ер нь бол яг энэ үйл явдал маань Тойрол ирсэн хэдий боловч ингээд шалтаа буугаад ирж байгаа шүү дээ. Ирсэн хэдий боловч саяны тэр нөгөө Чингис хааны далан байлжуудад ялагдсан гэдэг энэ үйл явдал жамуух тэр Тойролын Тойролын хүч нөлөөс сул юм шиг мөртлөө цаагуур улс төрийн нөлөө нь бас нэлээд их байсан гэдэг зүйлийг яриад байгаа байхгүй. За одоо бол яг энэ уулз голын тайн тулаан гэдэг зүйл эхэлж байна. Алтан улсаас татаарлууд овтолж байгаа энэ үйл явдал. Одоохондоо Чингис хаан болон Тойролд бол ямар нэгэн илч ирээгүй байгаа гэдээ ойлгоч тий. За тэгэхээр энд юу болж байгаа вэ гэхээр алтан улс хонгиродуудтай тий ингээд тусламжтай хатган салжууд нартаа ингээд байлцсныхаа дараа эдгээрээс одоо ингээд бас ингээд цэргийн тусламж тий эдгээр зүйлийг авсныхаа дараа татаартаа байлдахдаа хоёр замаар тавьчихсан байгаа. За энэ хоёр замаар довтлсон бөгөөд нэг зүүн замыг нь болохоор саяны нөө төөрдөг Вангийн Анго гэдэг жанжин байгаа байхгүй. За энэ Вангийн Анго баруун замаар давчсныг нь болохоор энэ Вангийн Сиан буюу Вангийн Чансан гэж нэрлэдэг байгаа. За энэ Вангийн Анго, Вангийн Чансан. За энэ бол Анго Чансан гэдэг хоёр бол хоёулаа л одоо энэ төрийн том цол тэмдэг байж болох магадaltaй. Вангийн гэдэг нь болохоор Ваньян буюу одоо энэ хааны ураг гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэ хааны удмын жанжид гэсэн утгатай. За ингээд яг энэ үед нь бол дайсан хоёр том ингээд замаар ирж штэ. Энийг нь сонссон татаарууд бол хөлөн буураас те хөдлөөд Хэрлэнгийн эрэгт ирсэн байгаа байхгүй. За ингээд Хэрлэнгийн эрэгт ирэнгуут нь араас нь ирсэн Вангийн Ангогийн цэрэг яг зүүн замынхын цэрэг нь одоо ингээд гүйцэд ирж байгаа ш татааруудыг. Тэгсэн чинь татаарууд яг хаа ухарж явж байгаа юм шиг боловч нэг л мэтгэд өнүүлчдийнхаа дайныхаа тактикаараа бүслэд авсан байгаа. За ингээд Вангийн Анго бүслэгдсэн гэдгийг нь Вангийн Чансан те сонсчихсон та араас ирэх хоол хүнс те ийм одоо ингээд хүнсний цэргүүд бас ингээд хоцорж байгааг нь мэдсэн мөртлөө энийг үл харгалзаад одоо нэг өөрийнхөө нэг бас нэг цэргийн жанжингаа гэсэн үг нөгөө цэргийн жанжингаа суллаж авахын тулд төрөвчлөж ингэж шүнжэнгөө товтлсаар хагаад туслахаар ирсэн гэж байгаа байхгүй. За ингээд шүнжэнгөө тавхисаар байгаад гаднаас нь гинт татаарууд одоо энд дотор нь алтан улсын цэргүүд тийм Вангийн Анго гадна талд нь татаарууд татарын гадна талаас нь дахиад алтан улс товтлж байгаа сте. За ингээд гадна талаас нь товтлоод эхлэнгууд нь алтан улсын цэргүүдийг харангуутаад гинтийн байдалд ороод татаарууд ингээд тарж ботож эхэлсэн байгаа байхгүй. Тэгтэл гадна талаас нь товтлогоо өрнжин гэдгийг нь мэдсэн дотор таалын бүслэгдсэн цэргүүд ч гэсэн товтлсон байгаа. За энэ үйл явдлаас эхлээд гадна дотор талаас нь зэрэг дайрчлаа штэ. Ингээд одоо харин татар улс чинь те одоо зодож ухарч эхэлж байгаа байхгүй. За одоо
зугтаж эхэллээ. Яг энэ үед нь бол цаг уурын байдал гэдэг ч юм уу те цаг агаар ч гэсэн татааруудыг ивээгөө асар их одоо ингээ бороо шороо ороод энэ дээр нь одоо нэг дөрвж явж байгаа цэргүүд нь шалбак зоогдох одоо шалбак одоо энэ бороо шороонд норох те гэх мэтлэнгээр явсаар байгаа татаараа иргэдээс ихэнх нь бас энэ үеэр ингэж дөрвж явж байхдаа нас барсан гэдэг зүйл гарч ирж байгаа байхгүй. За тэгтэл одоо ахаад ингээ араас нь энэ хоёр чинь илдээд явлаа штэ. За одоо илдэж явж байхдаа харин алтан улс хамгийн анх хинд яг захиа өргүүлсэн бэ гэдэг зүйл гэж байгаа. За энэ бол мэдээж Монголын нууц товчоонд бол яг тэгж байтал алтан улсын вангийн чансан Тэмүүжинд илчилгээгээд те мэгүүжин сүлт урж одсон бидний үгэнд ороогүй учраас одоо Наратов шүтэн те гэдэг газар одоо ингээд ухарж явж байгаа. Энэ газараас нь та хоёр ингээд тосч авах хэрэгтэй байна гэж ингэж гарч ирдэг. За гэтэл энийг яг хинд өгсөн гэдэг дээр бол судлаачид бол бас өөр ингэсэн байр суурьтай байдаг. Жишээ нь бидний одоо байнга дурдж яриад байдаг их Монгол улсын түүх гэдэг судалгааны бүтээл. Энэ судалгааны бүтээл дээр бол мэдээж энд бол нэр хүндийн хувьд бол Ван хаан гэдэг те одоо Ван хаан гэнэ яг тухай тойрол те тойрол байгаа. Тойрол Хэрэтийн тойрол хаан байгаа. Тэгэхээр тойрол хаан бол нэр хүндийн хувьд бол нэлээд илүү байсан. Тэгэж алтан улсаас тойрол хаантай холбоотой байх магадлал өндөртөө. Тийм учраас алтан улсаас тойролд илчилгээсэн гэдэг санаа явж байгаа. За яагаад үгүй юу гэдгийг одоо хэдүүл ингээд зөв бурууг нь бол дараа нь ингээд дэнслээд явчих. Чингис хаанд бол энэ ирээгүй. Харин тойрол сэргээ зузаатахын тулд Чингис хааныг авч явсан гэдэг ийм юм яриад байгаа байхгүй. За гэтэл Монголын нууц товчоогоор одоо ингээ хөөгд явах юм бол Чингис хаан татарыг ирсэн учраас өтөр түргэн те татар одоо ингээ ингэж явж гинэ гэдгийг бодоод сонсонгуудаа шууд одоо тойрол хаанд илчилгээгээд татарууд одоо те ингээ уулз гоол одоо Наратов шүтэн гэдэг газар ирчихсэн байна. Тийм учраас тэнд одоо ингэж довтлоё гэдэг ийм санааг хэлдэг гэж байгаа. За гэтэл энд одоо ингээ ахаад хэдүүл Монголын нууц товчоогоор Монголын түүхээр ингээ бодоод үзэх юм бол энд за вангийн чансан Чингис хаанд хүрээд ирлээ. Ийм санал тавилаа. Мэдээж энийг Чингис хаан өөрөө зөвшөөрнө гэдэг бол маш хэцүү үйл явдал байхгүй. Ягаад гэвэл Чингис хааны хамгийн том өстөн дайсан алтан улс өөрөө өвөг эцгүүдийг нь өвөг дээдсүүдийг нь модон элчинд хадаж алдаг хүн. За нөгөөх нь ч гэсэн яг ялгаа байхгүй татар. Тэгэхээр Чингис хаанд юу бодогдож байгаа вэ гэхээр энэ хоёр том дайсны те хоёулаа энэ дайсан. Гэхдээ яг одоо бол нэг дайсныхаа хүчээр нөгөө дайснаа дарах боломж гэж харсан байгаа байхгүй юу. За ингээд ийм учраас юу яаж Чингис хаан одоо нөгөө Ван хаанд ингээд илчилгээгээд Ван хаан ч гэсэн 3 хоногийн дотор яарвчилж ирсэн гэдэг энэ зүйл байгаа шүү дээ те. За ингээд Чингис хаан хэлсэн гэж байгаа байхгүй. Татар бол бидний эцэг өвгдийн алсан өстөн иргэн билээ. Одоо энэ алалдаанд нь хавсралдан байлдээ гэд тойрол хаанд илч зарж алтан хааны бангийн чансан мэгүүжин сэл тэргүүтээ татарыг уулз гол өөдтэй өсөж яваад гинэ. Эцэг өвгдийг хорлсон өшөө татартаа байлдээ. Тойрол хаан эцэг даруй иртүгэ гэж явуулсан гэж байгаа байхгүй. За ингээд одоо нөгөө нэг ирсэн гэж. За гэтэл энд бас нэг зүйл гарч ирж байна. За одоо ингээ Ван тойрол хаан болон Чингис хоёрын тэ одоо ингээ цэргүүд нийлчлээ. Хэдийгээр цэргүүд нийлсэн ч гэсэн дараа нь бол одоо Зүрхэн аймгийг өөртөө татж аваад энэ дайнд оролцох маш том сонирхолтойсэн байгаа байхгүй. Тийм ч учраас Зүрхэн нарыг бол эцэг өвгдийг мань хорлож алсан татаруудыг те та одоо Вангийн чансан гэж хөөж яваа гэж энэ дайнд хамтран байлдъя гэдэг зүйлийг хэлсэн байгаа байхгүй. Зүрхэн овог бол Монголын нууц товчоогоор бол ирээгүй гэж байгаа. 6 хоног хөлөөгöd ирээгүй. За Сачаа бэхэ тайжуу хоёр яагаад ирээгүй юм болоо? Уг нь бол Зүрхэн овог хамгийн түлж ирэх хэрэгтэй юм байна. Охин бархаг гэдэг хүний чинь алтан улсад модон элчгэнд хадж алсан шүү дээ. Одоо эдний үг эцгүүд энэ. За ийм учраас заавал ирнэ гэж бодсон бол 6 хоног хүлээгээ тэгээ ирээгүй тийм учраас одоо тойрол Чингис хаан хоёр уулз голоод очиж байлдаан дайн хийсэн. За энэ дайны үйл явц яг ямар юм болсон бэ гэхлээр хамтран хэлж ярьж. Тэгээд өргөжлүүлээ. За нэвтрүүлгийн маань хамтран хэлэлцээр CU-гийн хамт олон маань ажиллаж байна. За CU loyalty буюу уншуул, цуглуул, зарцуул гэж байгаа. За CU-гийн аппликейшн байдаг. Манайхан мэдэх бах те. Яг ингээл CU-д орохлоор аппликейшн байгаа юу л гэж хэлдэг. Тэгээ би бас заримдаа ингээд аппликейшн байхгүй учраас ингээд байхгүй гэж ингэдэг байхгүй. Гэтэл нөгөө аппликейшнтэй хүмүүс яг яадаг гэж. Яагаад тэр хүмүүс аппликейшнд байдаг гэж. За CU аппликейшн дээр уншуулах бүрд CU онооны буцаан олголт ордог гинэ. Тэгэхээр одоо би ингээд нэг кофе авлаа шүү дээ тий. Аппликейшнээрээ уншуулаад төлчингууд л одоо нэг 10,000-аар нэг кофе авсан байх юм бол тэдэн хувь нэг юм эргээд лоялти оноо болоод ороод ирдэг юм байна. Тэгээ нөгөө оноонуудаараа шүү дээ тий.
доорх оноо цуглуулах урамшуулалт буюу өндөр дүнтэй буцан олголтод зөвхөн 11 сарын турш үргэлжилж байгаа. Тэгэхээр 11 сарын турш буюу 11 сарын 1-ээс 31 хүртэл те энэ хугацаанд та CU аппликейшнтэй байж байгаад CU-гээс юм авах болгондоо нөгөө төрөөр уншуулад авах юм бол урд урдны саруудад байснаас илүү өндөр дүнгээр нөгөө буцан олголтын оноо нь бодогдож эхэлх юм байна. За тэгээ нөгөө оноогоороо яах вэ гэхээр заяа. За энэ болох яг хөө CU аппликейшн хэрэглэгчтэй зориулаад CU loyalty гэдэг хөтөлбөрөөр явуулж байгаа. Тэрнийхээ хүрээнд шүү. Аппликейшн хэрэглэгч болж амжааг байгаа бол яг одоо татаад аваарай. CU аппликейшнд бүртгүүлж нэр хэрэглэгч болсон хүмүүстээ 50000 CU оноо өгж байгаа. Дээрэс нь CU аппликейшн дотор кредит картын хэрэглэгч шинээр болох юм бол 100000 CU оноог бас өгж байгаа. За тэгээд нөгөө аппликейшнд аль хэдийн бүртгэлтэй байх юм бол худалдан авалт бүртээ CU аппликейшнээ уншуулад дараах урамшууллыг аваар гэж байгаа. За одоо нөгөө онооноор юу авах юм бэ гэхээр CU аппликейшн доторх CU кредит картаар худалдан авалт хийвэл үнийн дүнгийн 10% тэнцэх CU онооны боцон олголт болгогдно. 100000-аар авлаа 1000 боцоо орчин. Энэ нэг CU оноо нэг төгрөг гэсэн үг шүү. Бүр хамгийн амар нь. За CU-д худалдаалгаж байгаа оноотой бүтээгдэхүүн гэдэг. Тэр нэг сонгогдсон бүтээгдэхүүнд байх юм л те. Худалдаа авах юм бол үнийн дүнгийн 50 хүртэлх хувьтай тэнцэх хэмжээний CU онооны буцсан олголт хийгдэнэ гэж байгаа юм. Тэгэхээр би одоо 7 хоногт нэг 2 удаа кофе аваад уучдаг бол тэр болгоноос би бараг худалч хүн те 3 4 гэж байгаа 2 7 хоногт дахиад нэг кофений мөнгө нь илүү гараал явчих нь шүү дээ. Хүн кофе биш дээ эн чинь. Өдрийн хоол унд гэж сайж худалдаалдаг юмуд байдаг. Үргийн хэрэглээний зөндөөл юм байдаг. За тэгээ CU оноогоороо худалдан авалтаа ашиглаж болно. Эсвэл CU аппликейшн дэх loyalty market дотор байрладаг бүтээгдэхүүнүүдийг 50% хямдалтаагаар авч болтгоо. Ингээд болоогүй CU loyalty market дотроос iPhone 17 Pro хожих суглааны эрхийг 500 CU оноогоор авах боломжтой бөгөөд энэ урамшуул нь 11 сарыг дуустал үргэлжилнэ. 17. Нийт iPhone 17 Pro хожих 17 азтанг бас тодруулна шүү. Нэг CU оноо нь нэг төгрөг буюу нэг төгрөгтэй тэнцдэг гэдгийг бас тайлбарлаж тий. За оноо үргэлжлэх одоо өдрүүд маань 11 сарын 30-ны хүртэл байгаа шүү. Тэгэхээр та бүхэн маань аппликейшнаа суулгаад CU loyalty хөтөлбөртөө хамрагдаарай. Тэгээд CU-гийн бүх салбараар энэ үйлчилгээ, энэ уншуул, цуглуул, зарцуул гэсэн энэ урамшуулт хөтөлбөр нь явж байгаа гэдэгт болгоё. За баярлалаа. За баярлалаа. За тэгээд Тэмүүжин Тойрол хаан хоёр бол цэргээ авсраад бангийн чансанд туслахаар очсон. За энэ үед нь бол уулз гоолын тий одоо хусаа туу шүтэн буюу нараа туу шүтэн гэдэг. За энэ хусаа туу шүтэн, нараа туу шүтэн буюу нар шүтэн гэдэг энэ бол үг эцгүүдийг одоо нэг үг дээдсүүдийг оршуулдаг, онголдог байсан модны одоо ингээ газар гэсэн юм судалгаатай байд юм байлээ. Тэгээд цаашаа яг энд бол юу болсон бэ гэхээр энэ хоёрыг оцсон чинь нөгөө мэгүүжин сүлт чинь хороо бэхлэлтийг барьчихсан тий байж ахт нь дайрж довтолж ороод мэгүүжин сүлтийг барьж алсан гэж байгаа юм. За мэгүүжин сүлтийг аллаа гэд бангийн чансанд тий очиж урдаас нь тосч очоод хэлсэн чинь бангийн чанс нь маш их талархаж маш их баярлсан гэж. За ингээ баярлангуудаа тэнд бол өөрийнхөө эрх мэдлэр гэж байгаа байхгүй юу. Хрээдийн Тойролд Ван хаан цолгож байгаа тий. За одоо харин Тэмүүжинд Жавд хуурай гэдэг цол өгж байгаа. За хоёулаа мэдээж Ван хаан гэдгийг цолыг бод бид нар бүгдээрээ мэдж байгаа тий. Ван гэдэг цол Монголын түүхэнд яг энэ үед бол хоёр удаа гарч ирнэ. Нэг нь бол Хрээдийн Ван хаан Тойрол, нөгөөх нь 1206 онд их Монгол улс байгуулагдахад мухлаад Гован гэдэг цол өгсөн. Оо тийш шүү дээ нэрээ. Энэ хоёр цол байж гин тий. Гэтэл Жавд хуурай гэдэг цол яг ямар учиртай цол юм бэ гэдэг. За энийг бол мэдээж хүчит ноён гэж судлаачид тайлбарлаад байдаг. Нөгөөх нь болохоор энэ алтан улсын хэдлийн хамгаалдаг нэг юм жижигхэн дарга тий одоо юм хилийн баг ингээ харуул хамгаалтын дарга маягийн цол гэж бас нэг үзээд байна. Нөгөөх нь болохоор саяны нөгөө нэг их Монгол улсын түүхт тий энэ дээр бол энэ Жавд, Жагу, Зуутын дарга гэсэн тий иймэрхүү утгатай цол байж магадгүй гэдэг зүйлийг ярьж байгаа байхгүй. Үгээр нь хөөх юм болоо. Үгээр нь хөөх юм бол гэсэн. За энэ мэдлэнгээр судалгаануудыг хараад үзэх юм бол Чингис хаанд албаар баг цол өгж байгаа, Ван хаанд Ван гэдэг цол өгж штэ. Ван ч өөрөө бол яг эртний хятадтай бол тэр алтан улстай эртний хятадын төрд улсуудад бол зарим үед улсын захирагчийг хэлнэ. Хааны хэлж байгаа. Зарим үед бол хааны дараах хоёрдугаар дисийн албан тушаалын хүнийг хэлж байгаа байхгүй. Тэгэхээр энэ мэтчлэнгээр ингээд Хрээдийн Тойрол Ван хаан цол өгж байгаа нь магадгүй алтан улс анханасаа нөгөө нэг Ван хаантай холбоо барьсан юм биш үү те. Тойрол хаантай холбоо барьсан юм биш үү гэдэг энэ судлаачдын таамаглалыг бас гаргаж ирдэг байх л да. За энэ мэтлэн те. Тэгэхээр саяны одоо энэ Жавд хоорой гэдэг цол өгж байгаа нь болохоор
мэдгүй шүү дээ. За тэгээд бас Вангийн Жансангийн өөрийнх нь хэлсэн үг байгаа шүү дээ. Би Алтан хаанд те очиж уламжлана. Чингис хаанд энэ Жав Тоори гэдэг цолноос илүү цол өгөхийг Алтан хаан мэдтгвэ гэж хэлж байгаа байхгүй. За энэ мэтлэнгээр байгаа. За тэгээд Вангийн Жансан бол өөрөө бас түүхэнд бас нэр гарч ирэлдэг шүү дээ. 1211 он Чингис хаан Алтан улсыг довтлосон. За энэ довтлохооны үеэр Алтан улсын хаан мэдээж ялаг төлөж эхэлж байгаа шүү дээ. Энэ үед нь яг ямархуу арга хэмжээ авах хүүхэд нь Вангийн Чансан хэлж байгаа байхгүй. Чингис хаанд одоо ингээд найрамдлын гэрээ байгуулж бууж өг гэсэн ийм саналыг дэвшүүлдэг байхгүй. Энийг хаан хүлээж авдаг. Тэгэхээр Вангийн Чансан бол бас түүхэнд нэлээд өрг оройлтой оролцсон оролцсон газар байгаа байхгүй. Тэгээ гол нь энэ бас татарыг за мэдээж өсөлт учраас өс татар учраас одоо энэ удаадаа бол Алтан улс биш татарыг дуусгая гэж байна те. Тэгэхэд яг хуу эрэхтэй бол угаасаа л том хүчтэй байгаа хүнд нь ван цолыг өгч штэ. За ингэсэн. Тэгсэрнээс энэ хоёр ч хоёулаа Алтан улстай бөөрөөр залгахад нийлэхэд голдон байдсан нэг бамбаа гэдэг юм уу жирвчлэл болсон татарыг аваа ичлаа штэ бас. Одоо гэхдээ яг энэ үед бол энэ ч нэг улс голын тулдаан байхгүй. Татар дуусгуулаагүй. Тийм. Татар ч бүр дараа нөгөө тэрэгний цүүнд тэрэгний твшин тэнцүүлж чадна гэл нэг энэ үг мөг гарч ирдэг. Их цэрэн нөгөө эсүүгэн хатан гэж гарч ирдэг. Дараагийн сэдвүүний нэг дараагийн үйл явдалтай холбоотой байгаа байхгүй. За өнөөдөр энэ улс голын дайн татарууд эртний үс татаруудаа довтолж байгаа энэ үйл явдал нь өөрөө сайн нөгөө Исүхэ Баатар Хотуула хаан нар ч нөгөө Хотуула хаан нар ч татарын эсрэг 13 удаа дайн хийсэн гэдэг байгаа. Тэмүүжин үгээг барьж иж алсан те. Энэ үйл явдлаас хойш татар руу ахиж довтлоогүй 20 жил гарын одоо 20 гаруй жилийн дараа татар руу 20 30 жилийн дараа ч юм уу те. Бараг анх удаага татар руу довтолж байгаа. Энэ үйл явдал болж байгаа. Нэгдүгürt хоёрдугаарт саяны татарын ялснаар Тэмүүжингийн одоо эрх мэдэл дээрээс нь одоо ингээ өсөх энэ дайнд ялснаар одоо тэр ол зомог гэдэг ч юм тийм бүхий л зүйлээр эдийн засгийн гараж дээр ч юм уу хүчтэн хийгээрээ те улам том болох ийм үйл явдал байгаа байхгүй. За энийг нэг үйл явдлын гэрчин юу вэ гэхлээр одоо татарын дайнаас ирээд явж исэн чинь одоо нөгөө нэг яг Тэмүүжингийн одоо хүрээ одоо ингээ нутгалж исэн энэ газарт нь дайнд явцсан хойгуур нь Зүрхэн аймгийн Сачаа бэхи тайчуу нарын удирдлагын дор байгаа гэсэн хүмүүс ч тэ Зүрхэн аймгийнхан Тэмүүжингийн хүрээ рүү довтлоод 10 хүнийг нь алаад 50 хүнийг нь хувцсын дээрэмдэд явсан гэж хэлж байгаа байхгүй. За энэ үйл явдал болсон. За яг энэ үйл явдал болонгууд нь Тэмүүжин бол татар энэ Зүрхэн аймаг энэ яагаад дайсны хажуугаар дайсан болж байгаа юм бэ? Урд бид нар те эдний одоо ингээд өвг эцгийн минь өшөөг авсан энэ хүмүүсийн өшөөг авъя гэхэд 6 хоног хүлээгээд ирээгүй. За бүр тэрнээс өмнө бол тэр нэг хорхнож юу ингээд нэг сагалгар модны доор ингээд зодтолсон шүү дээ тий. За энэ зодтолтоо бол одоо ингээд тэр хоёр хатанг нь буцааж өгсөн. Энэ мэтлэнгээр ингээд найрамдыгээд янз янзаар үзээд байхад ямар хэцүү хүмүүс вэ гэд зодоо тайчууд Зүрхэн овг руу товтлож байгаа байхгүй. Зүрхэн овг руу товтлоод Сачаа бэхи тайчуу хоёр чинь зүгтж байгаад тий. Тэгээ сүүлдээ баригдангуудаа бид яг ямар буруу хэм хийсэн гэж хэлж байгаа байхгүй. Тэгтэн та нар намайг хамаг Монгол улсын хаан ширээн дүрмжлэхдээ юу гэж хэлсэн бэлээ. Одоо нүг хардлагыг мань хайж одох тун те ингээд хатан эмсээс мань хагцуулж одох тун нэг хаан эзэн чиний төлөө ингээд өмнөчээр зүтгэхгүй бол гэдэг нэг иймэрхүү тангаар хүргэж байгаа штэ. За тэгээ энэ үгийг нь сануулад өстож инхнээсээ одоо ингээд цааш нь цаазлсан гэх юм уу те цаазлаад Зүрхэн аймгийг өөрийнхөө харьяанд оруулсан гэж байгаа байхгүй. За энэ бол Монголын нууц товчооны мэдээлэл. Дээрэс нь бусад сурвалжууд дээр бас янз янзаар байдаг бичдэг энэ талаар. Жишээ нь энэ дайн явцсан хойгуур нь бол 8-чууд хэрэг Чингис хааны хүрээ рүү довтлсон юм аа гэж. За тэгээ энэ 8-чуудтай байлгахын тулд Чингис хаан Зүрхэн овг руу ахаад илчилгээгээ 50 хүнтэй ийм бүрэлдэхүүнтэй илчилгээсэн чинь 10 хүнийг нь алаад 50 хүнийх нь хувцсын дээрэмдэд буцаага явуулдаг гэд. Тэгээ ийм учраас Зүрхэнтэй одоо дайн самун үүссэн гэдэг энэ санаа яваад байдаг. За энэ бичлэнгээр одоо ингээд Зүрхэн аймагт тэ иймэрхүү дайн боллоо. За энэ дайнаас гадна саяны татарын улс голын дайнд болвол нэг өчүүхэн гаднаас нь ингээ харсан чинь нэлээ ингээд цэвэрхэн хувцастай тий ингээд язгууртан маягийн хүүхэд ингээ уйлаад сууж байгаа байхгүй. За тэгэн гут нүг хам бүтээлийг хар булган тах яасан ямар хамбан дээлээ. За ийм дээлтэй зэ. За тэгээд одоо тэр яг өмсөн зүүсэн хүн яг л ингээ алтан уургийн язгууртны хүүхд чиг тий язгуурт алтан уургийн ингээ язгуурт хүүхчиг байгаа байхгүй. За энийг авчираа Чингис хаан эднэсүүд тэр цэргүүд нь авчираад өөлөн үжинд өгсөн байгаа. За өөлөн үжинд тэр хүүхдийг харангуутаа сайн хүний үр үндэс үз те гэж хэлээд энэ өчүүхэн жижигхэн
чихчихэн тий. Чихчихэн үлзийтэй буюу шихий худаг гэдэг нэр өгж байгаа байхгүй. За тэг шихий худаг гэдэг хүн энэ бол 1196 оны үйл явдал яг энэс 10 жилийн дараа гэхэд их Монгол улс байгуулагдахад бол төрийн их зарагч болсон хүн шүү дээ тий. Тэгээ шихий худгийг чинь бас янз янзаар л хилээд байдаг. Ямар учраас одоо төрийн их зарагч байгаад байна. Нэгдүгээрт, хоёрдугаарт энэ чинь өөрөө цэргийн том гарамга жанжин байгаа байхгүй. Алтан улсын аян дайнд ч гэсэн цэрэг удирдах явж байсан. Үүнээс гадна юу бас 29 улсын аян дайнд ч гэсэн цэрэг удирдах явж байсан. Жалаладдин бас нэг ялагдсан байдаг. Тэгээд чихий удгийг анх удаага ялагдаж ингэж үзэж байгааг бодох юм бол өмнөх дайн тулаануудад огт ялагдаж байгаагүй нэлийн юм гарамга цэргийн жанжин байх боломжтой байгаа байхгүй. За хамтран хэлж ярьж юу. За тэгье. За нэвтрүүлгийн маань хамтран хэлэлцээр гэр бүлтэй үлдээх үн цэнтэй хөрөнгө оруулалт Мандала Гарден. Би энэ газрыг ярих тулд бол аюу тийм дуртай байгаад байдаг. Эрчим хүчний хэмнэлттэй, байгаль дээлтэй, шинэ орон сууц одоо худалдаа авах гэж байгаа хүмүүс маань те хамгийн таатай нөхцлөөр ногоон зээлэр авах боломжийг Мандала Гарден цогцлбор хороолол танд санал болгож байна. Цогцлбор хороолол шүү. Одоо нэг хоёр байшин бариад тэрийг хотхон гэд нэрлждэг улсууд бас байна. Тэгвэрч те. Гэтэл нөгөө машиных нь оц гац нь хөрөлцөө муутай, машины зогсоол байхгүй. За тэгээд цэвэр усны байгууламж, тэгэл нөгөө нэг эрчим хүчний хувьд, тэгээд дулааны хувьд, усны хувьд гэх мэтлэн асуудалтай байруу зөндөө бий шүү. Зөвхөн одоо энэ тэнд гэж заалтгүйгээр хотын өнцөг буланбурт байна. Одоо үнэтэй хороол байдаг газар ч гэсэн тийм газар байна. За гэтэл яагаад энэ ногоон орон сууц гэдэг зэрэглэлд Мандала Гарден орцсон бэ гэхлээр эрчим хүчний хэмнэлтэд шийдлэр баригдсан. Цахилгаан дээрээс нь дулааны хэрэглээ багассан. Тэгээд таны зардал мэдгэдэггүйцээс хэмнэгдэж байгаа учраас дээрээс нь байгаль дээлтэй шийдэл нь агаарын бохирдлыг бууруулахад шууд хувь нэмэр оруулж байгаа. За дээрээс нь яг ийм зүйлсүүдийг өөртөө нөгөө эрчим хүчний хэмнэлтэд байгаль орчин дээлтэй стандарт хангасан гэдэг ингэчгэлээр яг энэ ногоон зээл гэдэг зүйлд хамрагдах боломжтой болдог. За тэгээ ногоон зээлийн энэ одоо стандарт хангасан орон сууцнд олгогддог зээлийн бүтээгдэхүүн гэж яриад байгаа энэ ногоон зээл маань бол бидний мэдих маш олон зээлийн бүтээгдэхүүнүүдээс яг орон сууцн дээр бол хамгийн хүү багтаа болон хамгийн таатай нөхцөл тэгээд маш урт хугацаатаагаар дээрээс нь метр квадратын хэмжээ хязгааргүйгээр олгогддог ийм зээл байгаа. Ингийн орон сууцны зээлээс хүү багтаа байдаг. Тэгээд хугацаа нь урт байдаг. Дээрээс нь талбайн хэмжээ тэдэн метр квадрат заагддаггүй шүү. Ямар ч орон сууцн дээр одоо зээл авах боломжтой. Тэгэнгүүт л яг энэ Мандала Гардны чинь яг баригдсан энэ хотгонууд нь яг энэ зээлд хамрагдах хэмжээний одоо тэр гүйцэтгэлтэй ногоон орон сууц байна л гэж ойлгох юм. Яг тэгээ төлбөрийн уян хат нөхцөлтэй ногоон орон сууцыг сонгосноор оршин суугч таны амьдралын чанар дээшлэхийн зэрэгцээ байгаль орчиндөө эерэг нөлөө үзүүлэх оновчтой сонголт болж чадах юм шүү. Дэлгэрэнгүй мэдээллийг 75 75 8000 75 75 8000. За гэр бүлтэй үлдээх үн цэнтэй хөрөнгө оруулалт Мандала Гарден. Баярлалаа. За баярлалаа. За ингээд эртний одоо ингээд бас жүрхэн овг гэдэг чинь нэг эрхиндээ эрчтэй те амар том одоо ингээд юунууд байгаа шүү дээ. Зоригтой иргэд байгаа даа шүү те. За гэтэл энэ овг аймгийг эзэлж авсан гэдэг чинь Чингис хааны энэ овгийг тэр чигээр эзэлж авч байгаа байхгүй. За ингээд эзэлж аваад тэр улс иргэнийг нааш нь хөдөлгөж ирж байгаа яг энэ үед бол тэдний дотор байсан энэ жалаарын Телегэтүү баяны хөвгөн гэж байгаа. Гүнгва, чулуун хайж, зэвгээ гур байсан гэж байгаа. За ингээд гүнгва бол өөрийнхөө нэг мухлаа. Одоо энд мухлаа гэдэг нэр гарч байгаа шүү дээ. Мухлаа бухаа хоёр хөвгүнээ Чингист уулзуулж өгч байгаа байхгүй. Ингэж өгөхдөө босхыг чинь боол болтугай. Босхоноос чинь бутаж зайлбал борвын ногтол, үүдний чинь өмч болтугай. Үүднээс нь дутаад зайлвал элгийн эмтэл гэж хэлж байгаа байхгүй. За ингэж хэлээд одоо нэг хамгийн анх мухлаа тий одоо энэ хүн ирж байгаа. Тэгэхээр мухлаа чинь жүрхэн овгийн хүн юм байна шүү дээ. За тэгээд яг хоо юу яаж байгаа юм л да. Жалаарын л да. Жалаарын. Гэхдээ энэ чинь нэг овг аймаг дотор ингээл одоо жишээ нь нэг том жишээ нь энэ штэ. Тайжууд дотор сүлдүүсийн шархан шар байж идэг тий. За энтэй л адилхан байхгүй. Одоо өөр овг аймгийн байлаач гэсэндээ том овг дээр очиод тий. Бас юм дагаар байж болох нь штэ. За тэгэхээр энэ бол эртний одоо энэ жүрхэн овг аймгийг ингээд аваа авчлаа. За гэтэл жүрхэн овг дотор чинь бас л жүрхэн овг хэдийгээр Чингис хааны захиргаанд орсон боловч жүрхэн овгийг нэг хүн агиух дураараа хөдөлгөөд байгаа байхгүй юу. За энэ хүн хин бэ гэхлээр за яг мэдээж жүрхэн овг бол Хабул хааны 7 хүүгүүний тэ охин барахын үр удам үе зүрхэндээ ирчтэй ийм хүмүүс. За ийм учраас яасан бэ гэхлээр энэ дотор ч нэг бүрий бүх гэдэг нэг айхтар том хүн яваад байгаа байхгүй. За бүрий бүхтэй. За тэгэхээр нэг яасан бэ гэхлээр бүрий бүх бол ер нь яг ингээд юу юм байгаа. Яг юм
бас бүх өөрөө бүх юм чадalтай хүн байгаа шүү дээ. Тийм учраас дандаа юм Барданбаатарын удмын гэж байгаа байхгүй. Ийм одоо эрэлхийг зоригтой жирхэн овгийнхантаа ингээд нөхөрлөж нийлж явж яадаг. За тийм учраас одоо нөгөө нэг бүрий бүхийн үгэнд хүмүүс ороод болохгүй байгаа тийм. Яг энэ үед нь бол нэг өдөр бол бүрий бүх бэлгүүдээ хоёрыг барилдуулъя гэж Чингис хаан хэлж байгаа байхгүй. За ингээд бүрий бүх ингээд жирхэнд байсан тийм. За ингээд бүрий бүх бол өмнө нь бол бэлгүүдэг бол тийм бэлгүүдээ шиг хүнийг гэж байгаа байхгүй. Бэлгүүдээ өөрөөс бүх штэ. Дээрээс нь тэр нөгөө мөрөө хаг чавчруулах та тэр хасаг тэргийгтэй тэр чигээр ингээ өрөөд ингээ өөрийнхөө хүрээндээ хүрээд ирдэг чадaltaй хүн. Тэгсэн мөртлөө бүрий бүх гэдэг чинь бүх. Зөв бэлгүүдийг нэг гараараа бариад нэг өрөөсөн гараараа бариад ингээд өрөөсөн хөлөөрөө ташаад унгачдаг тийм. Ийм л хүн гэж байгаа байхгүй. Ийм хүн хоёр хүн хоорондоо барилцсан чинь бүрий бүх яг юу болох гэдэг гадарлаж байгаа байхгүй. За энэ бол яг миний эсрэг чиглэсэн нэг юм болчлоо гэж бодоод хэрвээ би одоо бэлгүүдийг давах юм уу эсвэл нэг том чанга хайчих юм бол гэдэг ч юм уу тиймэрхүү зүйл толгонд норж ирсэн юм шиг. За ингээ бэлгүүдэд барилж явахдаа ингээ худлаагаас унаад өгч байгаа байхгүй. Бэлгүүдээ ингээ хараа гэж амсгаад ч нуруунд дээр нь гараад Чингис хаан руу харсан чинь Чингис хаан хөмхийг зоодог байхгүй. Хөмхийг зоож ийна гэдэг чинь ер нь л дуусгаал гэсэн үг байгаа сте. За ингээ бэлгүүдээ бүрий бүхийг нуруу одоо нугас хоёрыг нь тий хоёр хөлийг ингэж татаж нугаслаад гэсэн үг шүү дээ. Нугаслаад ингээд алдаг. Яг ингэхдээ нөгөө бүрий бүх үхэхтэй бэлгүүдээ. Би өмнө нь бол чамааг бол өрөөсөн гараараа барайл өрөөсөн хөлөөрөө ташиж унгаах байлээ. Энэ удаадаа Чингис хааны тий энэ их сүр хүчийн омог харцнаас нь айгаад унж өгөөд ийм хүү үхлээ гэж хэлж байгаа байхгүй. За ингээд бүрий бүх хүн гутна бэлгүүдээ барьж аваачаад цогцыг ингээ хайчиж байгаа. Ийм үйл явдал болж байгаа. За эдгээр үйл явдлууд нь ерөнхийдөө цаагаараа яг юу хэлээд байна гэхээр Тэмүүжин ингээд ээлжээр бусад овог аймагуудыг ялангуяа тэр журхэн бол угсаа гарлын хувьд бол авах талын одоо ингээ овог агүй ойр төрлийн хамаатангууд дээрэс нь тайчуудыг яаж дараа нь ингэж эрхэндээ оруулах уу хэрээдээс одоо тий яаж ингэж эрхэндээ оруулах уу гэдэг зүйл яагаад вэ гэхээр Ван хааны нэг хэсэг саяны доройтсон үйл явдал нь цаашдаа би ганцаараа байвал хүчтэй байх ёстой гэдэг зүйл Тэмүүжинд маш том сууж өгсөн байгаа байхгүй. За ингээ уулзах голын дайн гэдэг зүйлийг энэ хүрээд өндөрлөхөө. За тий. Яс эвгүй ер нь гэхдээ нөгөө нэг тийм л байх л та тий. Олон таарсан өөр ухааныг сийлж ийжилт энэ болгоныг нэгтгсэн л байх л та тий. Тэгэл өөрөөсөө бүгд түүхтэй өөрөөсөө ингэсэн бахархдаг зүйлтэй тусдаа овог аймгийг өөрийн гар дор ямар ч хэрүүл тэмцэлгүй байлгаад тий өөрийн саналаар нэгтгэн гэдэг чинь бас таана дээгүр ухаан л явж байгаа байх л та. За нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар гэр бүлдээ үлдээх үн цэнтэй хөрөнгө оруулалт, Мандала Гарден цогцлбор оролцол, за мөн уншуул, цуглуул, зарцуул хэмээх үйлчлэгээ та бүхэндээ танилцуулж байгаа CU Loyalty хөтөлбөрөөр хэрэгжүүлж байгаа. CU-гийн хамт олон маань бид бүхнийг дэмжин ажиллаа. Өнөөдрийн дугаарыг бэлтгэх хүргэсэн Америк сургуулийн түүхийн багш Марат хаан танд баярлалаа. За баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Одмондөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмондөр нэр дээрх Худал ажлын банкны дансгаа 4191 Тэг 4518. Та 100 мянган төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100 мянган төгрөг хандалснаар Одмондөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхүй Монголд ялах болтугай.